За сайн байцгаана уу. Ингээд Рванда улсаас Уганда улс руу хөдөлж ийн тэгээд газраар явж байгаа. Энэ миний явах автобус байгаа. Тэгээд маш олон өөр нөгөө олон улсын над шиг ийм YouTube хийдэг блогерууд бол бас зөвлөмжүүд үлдээсэн байсан л да. Ер нь бол Африкийн улс руу ялангуяа ийм авилга өндөртэй улс руу одоо миний очихж байгаа Уганда улс бол авилгын индексээр 140-т ордог маш өндөр авилгатай улс. Тэгээд газар орж болохгүй шүү гэдэг маш олон зөвлөмжүүд байсан. Тэгээд чинь би яг энэ хөрш жижигхэн ийм газар нутагтай улсад ирсэн болохоор нисвэл айгүй утахгүй болчиход байгаа хгүй. Ингэж дамжиж нисээд айгүй өндөр төлбөртэй нисэх гээд яадаг. 400-500 доллар болох юм билээ. Ингээд газрын хилээр орвол би нэг өшөөд Монгол мөнгөөр 50,000 төгрөгөөр Уганда улс руу орчиж байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж яг хил гайл дээр бол дээрэмдүүлэх нь бол тодорхой. Тэгээд тэр дээрэмдүүлэх юугаа бол нэг $50 багтаагаад yes that's mine. Thank you. Тэгээ $50 багтааж дээрэмдүүлээд ороход тэгээд яг болчих гээд байна л та. Тэгээд яг ийм юм байна. Газрын хил дээр бол хамгийн ер нь муу мухай юмнууд их байдаг гинэ. Нөгөө хил гайлын цагдаа магтаагийн авилгаас гадна ерөөсөө нүд завчаад ингээ харахад цүнх алга болцдог гин. Нүд завчаад эргээд харахад одоо цүнх онгоолцсон байдаг гин. Тэгээд за тэгээ ямар ч юмс ингээд ямар ч орит гэ газрын хилээр тэгээд нэг аргаа болоод Уганда руу орчихноо. Тэгээ магадгүй би Уганда улсаас бол бичлэг хийхгүй баг шүү. Хил гайлаар яагаад гэхээр хил гайл дээр камер харуул дахиад нөгөө янз бүрийн төлөх авилга маань нэмэгдэнэ л гэсэн үг. Монгол хиймэл оюун игүүний чат аппликейшнтай боллоо. За ингээд хил дээр ерөнхийдөө ирж байна да. Тэгээд энээс цаашаа бол Уганда улсын хил гайл ороод ирж байгаа. За тэгээд камера онтралаа. Тэгээд одоо хил гайлаараа нэвтэрчээд тэгээд үргэлжлүүлье. Нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M3-S. Тэш манайхаа ингээд Угандагийн хил рүү ямар ч дээрэмдүүлэхгүй ороод ирэх. Энэ манай автобус байна. Одоо ингээд хил гараад ирсэн. Төсөөснөөс шал өөр. Зүгээр шар цэцгийн вакцины юмруудаа асуугаад үзүүлээл шууд ингээд нэвтрээд ороод ирж штэ. Энэ влогрууч одоо худлаа яриад идэв юм хайш. Би бүр яг энэ Рвандагаас Уганда руу газрын хилээр ороод амар баларсан гэд нэг Германы влогер үлдээд ирчээ. Германых бахаа тэгж үзээд би айгүй айж орсон чинь ямар ч асуудалгүй газрын хилээр нэвтрээд орчлоо шүү. Тэгээ би бол бодит мэдээллийг өгөх ёстой тий. Тэгээ худлаа жүжээл байх уу шаардлага байхгүй. Тэгээд ямар ч асуудалгүй сайхан ороод ирлээ. За ёстой хавтас султлаа сууж шүү. За ингээл замд бол ер нь тэгэл яг нийтлэг Африкийн амьдралууд бол харагдчих. Тэгээд энэ замын урсгал нь шүү дээ. Гурван талын урсгалтай юм байна. Одоо ингэж яагаад энэ цаат руугаа явчих. Тэгээд энэчнээ жолооч байдаг. Тэгээд гурван урсгалтай бас ингэж явдаг юм байна. Hello. Yeah. Thank you for helping me. Thank you for helping me. Yeah. Энэ их ч намайг нөгөө хил гайл майлаар орж ирэхэд бас айгүй их тусалсан л да. Яг дагуулаад тэгэл одоо ингээл надад тайлбарлаад эн чин гэдэг тэрч тэгдэг гээл одоо бууж тамхиад атчихуулна гэл ингээд гоё туслаад яваад байгаа. Тэгээ энэ их ч юу гэдэг вэ гэхээр ийм is accommodation owner boss. Тэгээ одоо ийм буудал тэгээ бас ийм Испани захирал business woman. Yes, thank you for helping me. Good. За цаг ингээд 21:30 болж байна. Өглөө 9-д гарсан. Тэгээд нэг 8-9 цаг яваад ирчдэм болов гэсэн. Ер нь нэг 13-14 цаг болох юм шиг байна. Одоо нөгөө хот руу орж ирчээд төгжрээд байгаа байхгүй юу? Тэгээ би ер нь ойлгочлоо. Энэ бол нэлийн үзээтэй болсон байна. Одоо миний нөгөө ирсэн Рванда хот Кигалигаас бол тийс өөр өстө толгой иргмээр амар тоос шаруутай юу ухтаж авч байна. Сэчинсүгам. Тэгээ одоо орой болцсон. Тэгээ яаж учраа олж хардгийг юу захиасан газар руу очтсон байгаа. Тэгээд очиндоо ямар ч байсан. За тэгээ харин ашгүй энэ надтай хамт сууж ирсэн их ч маань бас намайг ойлгоод маргааш надад хөтөж хийж өгөхээр боллоо. Гэхдээ надаас ямар нэгэн мөнгө төгрөг авахгүй. Зүгээр нэг чинь би нөгөө буудлын дээр нь яваад очих юм байна. Маргааш өглөө 10 цагт. Тэгэхээр намайг тэгээд дагуулад
Ерөнхийдөө бас энэ Кампала гэдэг энэ хотыг танилцуулж өгөө гэдэг бас ингээд сайхан сэтгэл гаргаж байна. Тэгээд ямар ч өнөөдөртөө нэг хостел руугаа очичоод тэгээд маргаашнаас гадуур гарч эхэлнэ. За манай ихч би ингээд чиний явах газрыг чинь такситай нь ярьж өгөхгүй бол болохгүй ээ. Гэт хөрх амар сэтгэлээр араа одоо ингээд энэ таксины жолоочтой ярьж өгч чинь. Тэгэхгүй бол бас болохгүй юм шиг байна. Хамаагүй өөрөө буугаа шууд ингээд би бас таксиэр явж болдгүй юм шиг байна. Yeah, can you get it please? Yeah. Okay, when you reach, you call me to know you're safe. Call me. Yeah. Okay. Yeah, call okay. The driver. I want to talk to the driver. Yeah. After reaching to the hotel. Yeah. Okay. Thank you. Thank you. Bye. Tomorrow. Yeah. See you morning. Yeah. Okay, See you morning. Okay. Okay, bye bye. За тэгээд юу ягаарэ? Жолоочтойгоо очоод залгаараа гэж байна. Bye, good sister. Hey. За ингээд хостел руугаа явъя да. За ингээд өглөө болсон. Тэгээд нэг иймэрхүү газар би хоноглож эхэлж байгаа юм. Энэ нөгөө хостел байхгүй юу? Тэгвэл би нөгөө ингээ ганцаараа байдаг өрөөнд нь орцсон. Тэгээ яг нэг янз бүрийн ширээ сандал мандал юу ч байхгүй. Тэгээд энэ жоохон хүндрэлтэй юм. За тэгээд нөгөө нэг ихчиндээ очие. Тэгээд бас ингээд үнгүү хөтөж хийж өгч байгаа хүнд яаж хоосоо очих уу гэдэг юм нэг бэлэг бэлтчихэд байж юм л та. Энийг манай өмнө судаан дах нөгөө Хурандаа Бат Эрдэнэ ах намайг явахад чамд хэрэг болноо хүмүүнд бэлгэлэх юм уу ингээд тийм шаардлага гарвал бэлгэлээрээ гэж төгсөн. Тэгээд яг л хэрэг болж байна. За энийг манай ингээд юу яасан юм? Өмнө судааны Жуба хот дах манай насан падахлагч тэргүүтээ бас манай өмнө судааны инхээс хөлөгчд юм байна. Ийм годоноо кофе мофи тэгээд нөгөө шоколадны крем мэрэм алим гэдэг айгүй бас ихгүй бэлэг өгч явуулсан. Тэгээд энэчнээс ингээд очихж байгаа одоо ихчд бэлэг болгоод өгчья гэж бодлоо. За ер нь зөв газар буучих шиг боллоо. Нөгөө ихчийн нэрийг Пипе гэдээсэн байхгүй юу? Тэгээ энэ ч биш. Пипе accommodation spa гэх яг надад өгсөн нөгөө юу нэрийн хуудас нь байна. Тэгээ энд ийм юм байна. Ийм самбарнууд айгүй их таарад байсан байхгүй юу? Тэгсэн чинь энд нөгөө одоо он гараад сонгуул болох юм билээ л дээ нэг сард. Тэгээ ингээд сонгуулийн ийм баахан самбар сурчлагаанууд бол хаа сайгүй байгаад илээ замд. За ингээд энэ Пипе гэдэг ишигээ сум заацсан байна. Тэгээ бодвол энэ л юм шиг байна. За ихч сонгон дээрээс энэ доороо түлээж байгаараа гэд хэлж байна. Hello. Энэ айгүй гоё доторх нь айгүй гоё цэвэрхэн юм байна шүү дээ. Энд бараг буусан бол зүгээр байсан юм шүү. Вөө. За тэгээд энд хүлээж ягаад их чиг гарч ирэхээр намайг дагуулад Окинава билүү. Тим нэртэй захаар нь очноо. За ихч мэр ингээд доошоо буугаад ирлээ. Madam, sister, it's for you. Okay. The Mongolian, my country, Mongolian golden vodka. Oh, and also they are for you. Thank you for my local guide. Thank you. Are we ready to go? let us first sit in like a few minutes. Yeah. And after we go. Yes, okay. Is this massage center? Yes. Can I see? Yes. Yeah. За гутаа. Yeah, it's okay. Гутлаа тайлъя. Nice clean place. За ингээд wow. We was not yet finished to make the bed. Massage room. Yes. Oil. Oh, yes. Nice. Clean. Thank you. Thank you. Is this for almost hotel? Yeah, we are just starting. За ихчмэн нэг найзаа дуудсан байна. Нэг найзтайгаа бас цуг явахгүй болохгүй гэж хэлж байна эрэгтэй үнтэй. Your name sir? Оскар. За Оскар гэдэг юм найзтайгаа хамт. Тэгээд ихчмэн одоо аваад явах нэ намайг. За одоо ер нь зах нь орж ирж явах шиг байна. Энэ ингээд эхлэн нэмчэнээсээ харагдаж явах шиг байна. Тэгээд дахиад энд ингээд
сонгуулийн сурчлагаа дүүрэн ингээд хаасайгүй бах юм самбарл байгаад байна. За тэгээ удахгүй буугаад бичлэгээ үргэлжлүүлнэ. За ингээд буугаад үлээ. Good sister, what name of this area? This is park. Car. Taxi park, right? Do taxis go to country? For different places. Two countries? Yes. Yes. Yes, different places. Yeah, any places. За энд бол өстой таксиний зогсоол гээд амар байт юм байна. Энэ одоо юу л гэж ойлгодог одоо вокзал юм уу? Тэр хвцаанд ер нь бол ирчээд байгаа юм байна. Энчнээс тэгээ нөгөө зах руугаа явж таарах нь л дээ. За мега стандарт маркет гээд. Now are we going to Ovino market, right? Yes. Yes. How far from here? It is near, not Near. Yeah, just behind this building. Just this building. За Ovino market байна ийшийг ойрхон You тэгээ. can see people are very busy Yeah. entering the Owino, Yeah. entering the tax park. Yeah. Others they are going, others they are coming. Яа. За хүмүүс бол харж ийн өстө маш завгүй тийм ээ. Яа. Зам маа болмоос тагахгүй. Сая таксины өмнө төлөх гэсэн чинь манай ихч төлж мөчгөө. Айгу юмгүй маа басаа. Thank you. Эй. За эсэг ямар ч ингэж явъя. Everyone is busy. Yeah, everyone is busy. I They see. come outside Yeah. all over Uganda, Yeah. outside the Uganda, Kenya, Tanzania to come and shop. Shopping. They come to for shopping. Yes, they come to shop here, they go and sell there. Yeah. За ингээд Танзан, Манзан бусад улсуудаас бол ирж 8 харилцаа хийдэг юм байна шүү. Энд. За тэгээд юу юм байна л та. Энд бас нөгөө Кенд байсантай адилхан юу байна? Нөгөө комси хувцснууд айгүй их зарж ийн. Тэгээд энэ хүн ам нь 50 сая багхгүй юу? 50 сая хүн амтай. За тэгэхээр бол ингээд энэ хүн амны олноор нэг тийм бужигнаад ах шиг байна. Замын хөдөлгөө яа тахио. Манай их намайг өнөө хамгаалж явж байгаа. За энэ бас юу вэ шүү? Нөгөө Кenya шиг бас гой хүмүүс вэ шүү. Мэдтэй устай. The entrance of the Яа. Owino market. Entrance market. За одоо л яг зах руугаа орж байгаа юм биш үү? За тэгээ эдний мөнгөнд тэмдэгтийг бол ер нь Монгол мөнгнөөс 10% буулгаад hello бодчих хэвээр мэлээ л дээ. Одоо энэ Какира гэдэг ийм элсэн чихэр 3800 гэдэг ба штэ. 10% буулгаад бодчихно. Монгол мөнгөөр 3500 ч юм уу те. Ингэсэн утгатай юм бэлээ л дээ. Ягаад гэвэл $1 3300 юм бэлээ. Эдний мөнгөнд тэмдэгтээр. Тэгэхээр нөгөө хөрүүлээд бодоод явхад бол бас айгу амар юм бэлээ. Одоо энийг ингээд 10% болгоод бод. Будаа 4000 гэдэг чинь 3600 гэсэн. Ингээд бодоод явчих юм бэлээ. Тэгээд эдгээр чинь шашны хувьд болохоор Христосын шашинтай. Тэгээ нийтдээ 80-аас 90% нь бол Христийн шүтлэгтэй. За нэг ийм учиртай улсад яваад байгаа шүү. Хатаас авч байгаа шиг байна. За шиг. Манай ихчүүдийг намайг ерөөсөө байнгын юу яа зам гарахад яг ингээд гарнаас бариад хөтлөөд ингээд гаргаж өгнө. Арай болов юм шиг байна гар. Окей. Yes, thank you. Thank you. За ингээд гараад ирлээ замаа. За одоо аль хэсгээр орж байгаа юм бол та. Вау. Энд чи бол хог өстой амир шүү. За ингээд анх мах бүгдийг л өөрсдөө хийж байгаа юм да. Hello. Яа. Hello. Ерөнхийдөө дэжгүй хүмүүс байна. За тэгээд юу байгаа? Одоо энэ Угандагийн Кампалагийн бурхан байна. Хамгийн одоо нөгөө хүнд хэцүү амьдралтай хүмүүстэй хэсэг те. Тэр нь бол яг энэ Овино гэдээ одоо миний явж байгаа энэ зах байрлалдаг юм билээ л те. Тэгээд тэр нь бол одоо хамгийн нөгөө эрсдэлтэй одоо ятуусын орвол гэж орж ирж байгаа. Тэгээд тэр нь бол одоо яг ингэж эхэлж байгаа. Ерөөсө захийнхаа хажууд
гадаасан заснууд шүү дээ. За энэ загснууд sorry. Хүн гагч шүү. За тэгээд ишиг одоо алтгаж үзэж байна. Yeah. This is the place where many Somalis, yeah. yes, they are here because they have too much fighting in their country. Yeah. Many they run, they Yeah. come to Uganda. Yeah. So this is the Kisenyi, Oh, where yeah. many Somalis they Yeah. are. Now we are going to pass here, Yeah. show them, and you will see them. Some of them they are working, Yeah. some of them they are just sitting, Yeah. but they are helping their relatives. Yeah. So we are going to pass here as I show you where they are. Yeah. And you will see them. And my friend, how dangerous is this place? This The is Kisenyi. This is called Kisenyi Yeah. in Kampala, Uganda. Danger? Yes, Kisenyi, Kampala, Uganda. Yeah. Okay. It's a dangerous place. Yes, very Dangerous, very dangerous. Yeah. Yeah. Okay. But come. Okay, but we can. За ер нь сомолчууд маш их тийм ээ сая хэлж байна. Энд ингээд ер нь 4 жил байж байгаа. Тэгээд аюултай. Тэгтээ бол ингээд явчих болно гэж тэгж байна. Do you have a skirt to go there? Yes. You have a skirt? You have a skirt? Yeah, but it's fine. Yeah, it's fine. Yeah, okay. Long as If you okay, me okay. Thank you. yeah, okay. За ингээд одоо нэвтэрч орж байна. За тэгээд хаасайгүй ийм сүмийн үйл ажиллагаа бол айгүй no. Яа, за ийш бичиж болохгүй юм шиг байна. Энд биш тийм сүмийн is not allowed to camera. Yeah, Ah, they yeah. are playing. So when Yes, they're they are playing, praying. Yeah. So Okay. to organize them. Okay. The church in the middle of Kisenyi. Yes, this is the church in the middle of Kisenyi. Yeah. Yes. So this is the church of Christian. Gurushan, name of Gurushan Church. Yeah, thank you. За ер нь бол ийм шашны үйл ажиллагаа бол маш илбэг So as we are болж байгаа. heading, Yeah. we are heading this side. Heading to Kisenyi. Yeah. You see people, they are very busy. They are working. Yeah. They use their energy to work. Yeah. this one you can't pass in So the you see, you evening. can see the situation. Яа. За ингээд Кисэний хороол руугаа бид гур орж байна. Ямар сайхан хүмүүстэй танилцж байна. Би бол энэ ихчд одоо үнэхээр баярлж байна. Автобусанд л хөрхи надтай суугаад тэгэл надад буюм загаад хэлсэй. Тэгдэж шүү ингээрээ тэгэрээ гээл. За ингээд орж ирлээ хийшээ. Гурилны юм уу цемент юм уу? За нэг тим хэсэг бай ямар ч байсан байна. За ингээ ямар ч зүйл хорооллынхаа гүн рүү орох баха. What you think? Where are they from? Where are they from? What you think? Sorry? Where are they from? What you think? They are from Somalia. Somalia. Энд бол яг тийм байна л та. Because too Yeah, much, they are too much praying. fighting in Yeah. their country. Энд ийм юун дотор байш вэ? Энэ Кисэний хороол дотор нь исламын сүм байна. Тэгээд тэнцэнэ залбирж штэ. Тэгээ манай хүн жоохон дуугаа намсгаад ингээ хажуугаар нь жоо яараа яваадах юм би дагаа явчлаа. Бас эвгүй шүү манай масаалын буруу нас ч юм бол бас. За тэгээ энд бол ер нь яг Сомали эмэгтэйчүүд харагдаж байна тийч. Энд бас байна. Андчгүй байд юм уу энийгээд. The wearing hijab is almost Somali, right? Because of their Muslim. Yeah, Muslim I know. Yeah, because they are Muslim, they have to cover themselves. Yeah. So you can see them there, they are buying things to go and Yeah. prepare. Нэр айгүй хүйд юм биш үү Сомалчууд. Exactly. Яа, эднийх тэгээд сонгуул нь нөгөө 1 сард болно гэсэн шүү дээ. Тэгээ ерөнхийлөгч болон парламентын сонгуул нь бас ингээд хамт болох юм билээ л дээ. Тэгээд юу яах юм ба? Бас нэг ийм орчинд тэр баахан юм сонгуулийн хүмүүсийн зураг харахаар нэг дургүй үрмэр юм шиг бас харагдах юм аа. The other one, Yeah. they don't have where to stay, where to sleep. The other one, Don't have any home. no. Oh, They yeah. sleep in the road. They sleep in the road. Yeah. Yes. Okay, it's difficult. Drinking. Yeah, which candidate do you support? Who is the best? The candidate election. The candidate, Yeah, who is the best? Can you show me for them? those one, Yeah, who is on the that best? side, Yeah, of course. let's go there. Let's go there. Манай өрөөсөө элигийн дэмжиж байгаа. Yeah. My friend, Somalia. Yeah, nice to meet you. Mogadishu. Oh, that guy. Down. Which one? Lord Mayor. Down. Lord Mayor. No, Yes. this lady.
This lady? Yes. Oh yeah, you support this lady? Yeah. You support the guy? Yeah, the guy. Yeah. Yes. Oh, This yeah. is the Kampala city. Do you like? Yes. I Yeah, like it. yeah. Yeah. Yeah, good guy. Yeah. Good guy. Okay, thank you. You're welcome. За ингээд ихчүүд мэдээж бас эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжиж чинь тийм ээ. Хүчирхэг эмэгтэйчүүд бид төр орноо засах хэрэгтэй энэ гэдэг нэг тийм бас эмэгтэйчүүдийн омгчлал байдаг шүү дээ. Яг л тийм байна л да. За одоо ингээд бүр гүн рүү нь явж байна. So you can see Yeah. this is a place Yeah, where they are mixed. mix it. Ugandanese and Ugandan and Somali, Somalian. and they are very friendly. Friendly. In Uganda, we welcome everyone. Oh yeah. In Uganda, Welcomes everyone. yes, many Yeah. people they fear Yeah, this place, yeah, but they are friendly people who are living in this place. yeah, As you can see, the yeah. way it looks very dangerous. But Looks. yes, it looks very dangerous. Yeah, looks dangerous. Yeah. Yes, but people who are living in this area, they are very friendly. Very Yes. friendship. Are Somalians friendly also? Somalis, Oh, Somalians- Eritrean, Friendly? Eritrea. yes, Oh, and Ethiopia. Ethiopia. Yes, they Wow. are living in this area. Very. I was traveling that country, Somalia, Ethiopia. I was traveling. Yes, let's see. Okay. За тэгээд ямар ч байсан аюултай харагдчих болно. Тэгтээ бол найрсаг дажгүй хүмүүс шүү л гэдэг юу хэлж байна. Дүгнэлт. За тэгээд шиг н орё. Нэг юм нэр дэвшигчийн самбарыг одоо байршуулсан байна шүү дээ. Тэгээд Монгол тусны сонгуулиар нэг ингэж яддаг шүү дээ. Нэг дэлгүүрийнхаа дээр ингэж ярьж байгаа тухайлагчаар аваад ингэж байршуулцдаг. Hello. Is she here? Her picture. Is he candidate? Is she candidate? No, not this one. Oh yeah. Some Hello, madam. Yeah. You? Wow, good luck. Candidate. Are you candidate? Yeah. Wow. It's nice. Congratulations. You will won. Good. Энэ их ч шууд өөрөө биш шүү дээ. Wow. Candidate. Өөрөө нэр дэвшиж байгаа юм биш шүү дээ. За энэ бол ёстой яг зүгээр нөгөө монгол үгээрээ хэлэхэд ийм амьдрал дунд яг ийм ажил юм хийж байгаа хүн бол бас сонгогдох хэрэгтэй. Одоо сонгогдоод энэ ард түмнийхээ амьдралыг мэднэ шүү дээ, тий. Are they fixing the taxes? Fixing? yes. Yeah, repairing. Yeah. За энэ засварынхан байх шиг байна. Тийм байна. Ер нь бол ингээл дан засвар биш шүү. Замаск хийд юм байна энэ чивс. Food. Yeah. Those who doesn't have money to survive. Yeah. Around how much is one food? Around? Let me ask. Yes, let me ask. Яба. Ийм хоол хэр хэдээс авах юм бол? 3000. Монгол мөнгөөр 2000 төгрөг. Yeah. Each bite. Can I see the what food? 2000 төгрөгөөр юм хоол хийж зардаг байх нь ш. Hello. Yeah. Is this one? It's a beef. Beef. Энэ махан юм биш үү? Okay. genus that is beans, matoke. Yeah. Rice, kosho, beans. Okay, thank you. За ингээд хоол. Yeah. Thank you. 2000-аар Ugandan shilling. Yeah. Price. Эдний 3000 гэдэг чинь 2700 гэсэн үг байна шүү дээ, тийм ээ? Now we can see we are going past here. Яа. За одоо бас ямар хэсэг рүү ороод ирвэ. Төмрийн дахтууд юм биш үү? За одоош би бол ингээд дасч ин дөө анх бол ийм газар руу орохоор алхах газар байхгүй хэвгүй санагдаад байдаг байсан. Одоо бол энэ одоо ингэдэг би Мадагаскар харж ирсэн заяо. Энүүгээр ингээд хийлээд энэ төмрийг ингэж хайлуулж байгаа. Ингэж хийлээд I saw this in Madagascar. I saw. За ингээд төмрийн дахтуудтай хэсэг рүү ороод ирж байгаа байна да ер нь. За бороогоо урдаа гаргая. Энд ингээд бас ямаа хон
зарж байгаа юм байна чигээ. Яа. Энд ингээд юм хоньнууд байна. And how much is one goat? It depends the size. Yeah, for example, this one. This. Yeah, 300,000. Yes. 300 гэдэг чинь Уганда шилний 270 мянгаар нэг юу зардаг байх нь шүү дээ. Ямаг. Sir, how much is average one sheep? A sheep according to size. Yeah, for example, first one. For 150, 160. 150, 160. 150, 160 shillings. Yes. Yeah, 160 shillings, 1,000. Yeah. Thank you. Энэ юу байгаа? Одоо сая ингээд ямаа хоньны махны үн бол эрс ялгаатай байна штэ. Бараг 2 дахин юм шиг зөрүүтэй. Тэгээ яагаад юм байна гэхлээр байна штэ. Энд хоньны мах гэж бараг байдгүй юм билээ. Ламб гэсэн хоол би бараг олж гараагүй. Говт бол маш их байгаа. Ямааны мах. Тэгэхээр хонио бол нэг иддэггүй нөгөө солонгосчууд ч бас хоньны мах иддэггүй гэдэг штэ тий. Тэр шиг бол бас ийм юм байх шиг байгаа маа миний ачааснаар. Ерөөсөө би нөгөө хоньны махтай хоол идэхээ байхгүй. За одоо бол тэгээд монголоор ярих юм бол бид нар одоо нөгөө стжон наадмын талбайгаад ингээд тойроод алхаад байна штэ. Одоо хүртэл ингээд стжон хിവэрээ дотроо. За ингээд стжон зах гэх юм уу? Бас тийм юм учиртай юм байна шүү. Би тэгээд хэлсээр байгаа. Энэ муу эдийн засаг дээр нэмхэн нөгөө хүн амын олон гэдэг бол одоо зэгцлэхэд маш хэцүү. Ядуурлаас гарах байх тийм ээ. Тэгээ Монгол улс маань бол 3 сая хүн амтай байгаад идэг. Маш их боломж бол бидэрт байгаад байна гэдгийг бол ингээд явах тусам хараад ойлгож байна. 3 сая хүн шүү дээ. Hello. Одоо энэ ингээд барилгын суурь босгож байгааг нь хардаа нөгөө сапууд гээд нэг төмөр хийдэг штэ тий. Одоо солонгостоос би барилга дээр ажиллаж байхад сапууд гээд төмөр хийдэг байсан. Монгол ч гэсэн одоо тэр төмөр хийдэг. Энд болохоор юм юугаар модоор шууд юм сапууд хийгээд ингээд байшингийн суурь бариад эхэлж штэ. Тэгээ доотлоо хүртэл модоор хийсэн байна. За тэгэхээр бол бас барилгыг заавал сапуудаар биш юм модоор ингэж хийж яагаад бас барьж болтыг энэчнээс харж байна. За, эгэндүү хоол идэх үү гээл нэг газар руу дагуулаар ороод ирлээ. Хоол идэх гэж ашиг. За одоо би бол энэ хоолны мөнгөний өстө даана ичээрээ. Бас тэгээ хөрх юмтэй ингээд хамаг цаг заваа гаргаад найзаагаа дагуулж яваад дээр нь нэмхэн таксины мөнгө дагаа сая бас явж байхад уух юм даасан ш намайг ус авч өгсөн. Одоо бол би энэ хоолн сайхан даана энэ хоёроо. Энэ гайгүй цэвэрхэн газар юм шиг байна штэ. Энэчнээс ингээд таксинууд маань харагдаж байна. За тэгээд энэ нэг ресторан хоол биднэ. За ингээд хоолнууд маань ирж байгаа шиг байна. Yes, my friend, what name of this food? That's a chips and chicken. Chips and chicken. Yes. And good sister, chips and chicken. Matoke. Matoke. Yao. Gina. Yeah. Инүүгээр өөр юм байна шүү дээ. Тийм байна. Yeah, beans. Yes, and thank you for spend time to me. Thank you. Good sister, good brother. Thank you. And the brother, how old are you? I am 30 years. 30? 30 years. 30. Yes. Yes, and 40 years. 40? Yes. 40. Yeah. Thank you so much. Yes, now I can go by myself. Thank you so much, my friend. Okay, yeah. bro. Okay. Have a nice time. Yeah. We Thank meet you, tomorrow. madam. Thank Yeah. you. Okay, Yeah. bye. Thank you so much. Bye. Bye. Okay, goodbye. Манай хоёр байна. Тусынхаа ажил руу явж байна. Тэгээд би ингээд буудлын руугаа явж чинь. Тэгээд маргааш би юу яана? Энэ Энтебе гэдэг маш гоё тийм лакшери хот байт юм байна. Тэгээд тэр хот руу явна. За ингээд би өнөөдөр одоо энэ Угандагийн хамгийн гоё юм тансаг одоо энэ жижигхэн хот байт юм байна. Энтебе гэдэг яг нэг хэсэг нь бол маш тансаг гоё юм
одоо хот хороол энэчнээс нэг 30-аад км-ийн зайтай тэгээд тийшээ явах чинь тэгээд би өнөөдөр бол ганцаараа явахаар шийдлээ л дээ. Нөгөө нэг ихчмэн зайлвал ингээл одоо ингээс бас над руу залгаалаа ингээл би хамт явж туслах уу яах вэ хүү гэ. Тэгээд би бол өөрөө юу нэг ганцаараа явсан зүг гэж бодлоо. Тэгээд ягаад тэгэхээр би чинь нөгөө ингээд одоо автобусны замд нэг юм нутгийн сайхан сэтгэлтэй нэг их чинь ингээл одоо надад тэг ингээд энэ жуулчин тусалж гин гэдэг ийм ойлголттой байсан. Тэгээд ихч болохоор надад нэг сонин тийм хувийн шинжтэй юмнууд энэ төр айгүй их бичээд тэгээд нөгөө хүлээлт нэрээ жоохон өөр л байгаа юм шиг байна л та. Тэгээд надад нэг жоохон эвгүй санагдаад тэгээд тэгэхээр чи одоо би нөгөө муухан штэ тэгээд хүнд ингээд шал дими ингээл цаг завын үрээл тэг хөрхий тэгэл өчигдөр мөчигдөр чи ингээл такси макси даагаал тэг ингээл хөрхий ингээл ийм хүний цаг завыг нэг дими хошгруулж байгаад нэг үрж байгаа юм шиг ийм муухай санагдаад тэгээ миний одоо хүлээлт болохоор яг л ийм нэг нутгийн үн туслаад байна гэж ойлгодог нэг ихчийн хүлээлт бол жоохон өөр байгаа юм шиг үлээ. Тэгээ тийм учраас бол ганцаараа явцсан зүг гэж бодож чинь. Тэгээд одоо такси маань ингээд 2 минутын дараа ирчин. Тэгээд 30-аад км боловчиг ингээд хурдны замаар явчих учраас бол ингээд асуудал хүн байна. За ингээд Энтебе хотдоо хүрээд ирлээ. Тэгээд мэдээж их гоё юм ногоон барилга байгууламжтай. Тэгээ ногоон байгууламж сайтай. За тэгээ энэ бол Викторио Молл тэгээд энэ Энтебегийн хамгийн тансаг тэгээ ийм моол гинэ. Тэгээ тэрнийх нь үүдэнд сая би такситайгаа буусъя. Тэгээд ийм 2 давхар моол хэд юм байна. Ер нь бол тэгээд ийм юм байна. Яг энэ Энтебегийн энэ хот бол ерөөсөө 70-аас 100 мянган хүн л амьдардаг. Одоо та хэд ингэ боддоо энэ улсын хүн ам 50 сая байдаг. Тэгээ ерөнхийдөө нэг 70-аас 100 мянган хүн нь бол энэ хотдоо амьдардаг. Нилээн гайгуунууд нь амьдардаг гэсэн үг. За тэгээд ийм нэг газар ирчихэд байгаад байна. Тэгээд энэ хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр нөгөө Викторио нуурын ирэг дээр байгаа. Тэгээд нуурын ирэг дээр ерөнхийдөө жоохон хөрөнгөтэй гайгүй хүмүүс нь ийм resort-д байгаа юм шиг бол амьдэрдэг юм байна. Тэгээ одоо би нуурлахаар явах чинь. За тэгээд энэ тансаг сайхан одоо 100-аад мянган хүн амьдэрдэг хот маань бол бас энэ юу үйлчилгээ нөгөө мотоциклээр явждаг транспорт тээврүүд бас элбэг байдаг юм байна. Тэгээ энэ надад бол ер нь их амар санагдаад байгаа юм. За ингээ зам мамыг нь харуулбал мэдээж бас миний одоо байгаа нөгөө нийслэл хот Кампалагаас бол бас их гоё зам амтай байна шүү дээ тий. Тэгээ ер нь бол ийм юм байна. Ингээл ийм ногоон хүн ам цөөтөг өрөөд энэ чинь ингээд ер нь нуурын ирэг дээр гэдгээрээ бачууданд амьдраад байгаа гэсэн үг. Энэ чинь бас ийм гольфийн талбайтай байдгийн байна шүү дээ. Тэгээ сая хүмүүс тэнд гольф тоглож байна. За тэгээд иймэрхүү намхан тэгээд бол бас ийм гоё хийцтэй ийм орон сууцнууд бас байдгийн байна. Ингээд энэ бол хүүхдийн цэцэрлэг юм шиг байна да. За тэгээд энэ Энтебе хотын хамгийн яг тансаг хэсгүүд нь бол энэ юм байна л да. Ийм гоё resort-ууд эсвэл одоо амьдардаг ийм орон сууц байр майрнууд тий. За тэгэл яг энэ гоё Викторио нуурын ирэг дээр hello. Can I have a coffee? Can I have a lunch? Yeah, I will come back. Yeah. За тэгээд гоё ийм Викторио нуур. За би ч одоо энэ муу нуура тойроод л өстой явж өгч чинь да. Кenya улс, Рванда, Уганда гэлтэй ингээл тойроо яваад байгаа. За тэгээд ингэдэг юм байна. Мөн бол энд байгаа одоо энэ манай бас гайгүй нөгөө Угандагийн хөрөнгөтэй хэд маань энэ усан онгоцнууд байгааз энүүгээр ингээд суугаад одоо тийш ингээд юм аралнууд байгаа юм байна л да. Тэгээ амар үнэтэй юм байна. 200-300 мянган шилинг гэдэг чинь яг Монгол мөнгөтэй адилхан гэсэн. Одоо би тэр арал руу очичоод зүгээр ингээ харахын тулд одоо арал үзээгүй биш ямар тэгээ тийм зардал мардал гаргах бол шаардлага алга байна. Тэгээ ерөнхийдөө бол ингээд яг хамгийн амар тайван тансаг амьдарч байгаа хэсэг бол энд байна. Угандагийн 50 сая хүний нэг 100 мянгаад нь. За тэгээд ингээд Уганда улсын бичлэгээ энэ хүрээд өндөрлөе. Тэгээд яг хаа Уганда улс бол одоо авилгын индексээрээ 140 ч гэсэн харьцангуй тэгэж бусад улсууд шиг тийм ээ. Мозамбик энэ төр бол айгүй хэцүү байсан шүү дээ. Ингээд таксийн цуугаа явж чинь цагдаа зогсоонд бичиг баримт энэ төр авчдаг ингээд авилгал авах гал тий. Тиймэрхүү юм зам бол ямар ч сан байдаггүй юм байна. Тэгээ ер нь бол хүмүүс нь нийтлэхээрээ их гоё найрсаг. Тэгээ мэдээж бол одоо надаа бас ингээд туслаад бас нэг хоног дагуулж явсан тэр Уганда ихчтэй бол би одоо маш их бас
баярлж байна. Тэгээд ингээд Угандагийнхаа ард түмэнд маш их баярлалаа. Ингээд миний очих дараагийн улс бол дэлхийн хамгийн аз жаргалгүй, хамгийн ядуу одоо улсын нэг. Одоо энийг би хэлж байгаа юм биш шүү. Энэ дэлхийн тоо баримт нь өөрөө тийм Бурунди улс байгаа. Тэгээд би тэр улс руу очих гэж байгаа учраас жоохон сэрэмжлээд ингээд зориуд энэ үс мүсээ ингэж ургуулаа, сахлаа ургуулад ингээд царай алдаад байгаамаа. Тэгэхгүй бол нэг юм галаасан галхар юмтан бол тэр улсад очиж болохгүй аюултай. Дээр нь хил гайлын авилга энэ төр бол нэг Сомали шиг байх болов уу гэж би төсөөлж байна. Ингээ бүгдээрээ дараагийн улс Бурунди улстай уулзцаая ингээд түр баяртай.